Сайн байцгаана уу? Таны ажлыг хэлбэрчлэх Facebook группийн үндсэн тохиолгоонуудын талаарх хичээлийг та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн хичээлээр Facebook групп дээрх инсайт буюу гишүүдийн оролцоог хэрхэн дүгнэх үү? За тэгээ оролцоон дээр нь үндэслээд тухайн группийн админ маань өөрийнхөө группийг идэвхжүүлэх төлөвлөгөө ямар нэгэн сурчлагын компани ажлуудыг зохион байгуулж болно. За мөн идэвхтэй байгаа гишүүнийг урамшуулах боломжтой байдаг. Манайх ингэж асуудаг. За групп дотор нэг уралдаан зохион байгуулсан. Тухайн уралдаанд маань группийн гишүүд ямар идэвх оролцоотой оролцож байна гэдэг. За түрүүний үзчихсэн moderation alert-ийг бас үүн дээр ашиглаж болдог. За тэгэхээр мэдээж тухайн группийн админ маань өөрийнхөө удирдах байгаа тохиргоо хийх гэж байгаа групп дээр суурин компьютер болон ноутбук дээрээс нэвтэрч ороод админы үндсэн хяналтын самбар дээр харагддаг зүүн талын тохиргооны зэсэн дээр очино. За энэ төв жоохон хамруулж. За үндсэндээ ийм харагдаж байгаа. За пэйж дээр ч байдаг, групп дээр ч байдаг. Insight хэсэг гэдэг. Insight хэсэг гэдэг нь үндсэндээ бол тухайн группийн гишүүдийн оролцоог харуулдаг. За энэ дээр өсөлт, growth, за engagement буюу гишүүдийн оролцоо, админ модератор гэдэг модераторуудын бас саяны activity log шиг ийм оролцоонууд. За membership гишүүнчлэлийн өөрсдийнх нь бас гишүүдийн өөрсдийнх нь оролцоонууд харагдаж байгаа. За тэгэхээр одоо нэг юм групп байлаа гэж бодъё. За энэ дээр engagement гэдгийг за growth буюу өсөлтийг нь харчээ. За саяны группээс сая самсаргуу гарчлаа. За өсөлт. За энэ хэсгээр болохоор яг тухайн группийн гишүүдийн өдрөөр нэмэгдэж байгаа өсөлтийн тоог харна. За энэ дээр нийт гишүүд маань үндсэндээ бол 3 сарын сүүлийн 28 өдрийн статистик энэ дээр харагдаж байна. За 3 сарын 7-оос 4-ний хооронд өсөлтүүд харагдаж байна. За энэ дээр болохоор гишүүдийн идэвхтэй байдал ийм өсөлт бууралт тийм ээ. За хамгийн идэвхтэй байсан гэх юм бол 3 сарын 11-ний өдөр 5958 гишүүний группт маш идэвхтэй байсан байх нь магадгүй пост оруулах, за тухайн постн дээр мэдээлэл бичих, хариу үйлдэл үзүүлэхтэй энэ төрлийн үйлдэлүүдийг харуулж байгаа. За тэгээд энэ 3 сарын 9-ээс 4 сарын 5-ны хооронд 1413 гишүүний хүсэлтийг хүлээн авч нэг decline гэдэг маань бол гишүүний хүсэлтийг хүлээж аваагүй цуцалсан гэсэн үг. За хин нэгэн гишүүнийг блок гэдэг маань блоклсон гэсэн үг. За тэгэхээр хэрвээ магадгүй decline хийсэн байх юм бол хин decline хийсэн бэ, хин блок хийсэн бэ гэдгийг бас харах боломжтой байдаг. За энийг энэ мэдээллүүдээ бас бид нэр Excel хэлбэрээр татаж аваад хадгалж болно. За тэгээд өдрөө бас сонгоно. За сүүлийн 7 хоногаар 28. За кастом хийгээд тодорхой нэг хугацаагаар авч болно. Жишээ нь 1 сарын 2 сарын 1-ээс за тэгээд 2 сарын 27-ны хооронд гэдэг тийм ээ. Тэгээд даунлоад хийгээд авчна. За мөн доор тайлбарлах оролцоо, тэгээд гишүүдийн оролцоо, тэгээд админ модераторуудын үйлдэл эсвэл бүх төрлөөр нь даунлоад хийгээд авах боломжтой. За дараагийн нэг оролцоо нь бол энэ бол бүр дэлгэрэнгүйгээр харуулна гишүүдийн оролцоог. За пост, за оруулсан постууд. За постуудаа сонгож нь. За энэ өдрөөр нь. За хамгийн өндөр пост оруулсан нь 3 сарын 15-ны өдөр тухайн групп дотор 69 ширхэг пост оруулсан байх нь тийм ээ. За гишүүдийн идэвхтэй байдал гэж байгаа. Тэгэхээр энэ 3 сарын 9-ээс 4 сарын 5-ны хооронд нийтдээ 19146 гишүүн маань маш идэвхтэй байсан байна. За тухайн гишүүдийн бас
групп дотор байгаа гишүүдийн хамгийн одоо идэвхтэй өдрийг бас энд статистикаар харуулсан байна тийм ээ. За энэ дээр нэгд өдөр маш идэвхтэй байдаг. За хоёр дахь өдөр ингээд за хамгийн идэвхгүй байдаг өдөр бүтэнсэ өдөр байна манай группийн хувьд гээд. За тэгээд хамгийн идэвхтэй байдаг цагуудаа эндээс харж болно. Хамгийн идэвхтэй байдаг цагууд. За жишээ нь оройн цагаар буюу ялангуяа оройны 10 цагаас 10 цаг бол хамгийн идэвхтэй цаг байх нэ манай группийн. За тэгээд одоо мэдээж шөнийн цаг өдрийн 3-аас 8 цагийн хооронд энэ жоохон идэвхгүй байх нэ. За энийг бас өдөр харж болно. 2 дахь өдөр, 3 дахь өдөр те 4 дахь өдөр, 5 дахь өдөр ингээд цагуудаа харчичаа цагуудаа. За ингээд тэгэхээр одоо магадгүй тухайн группийг маш гоё идэвхтэй хөгжүүлээд группийнхаа идэвхтэй байдаг цагууд өдрүүдийг мэддэг болчих юм бол тухайн группийн өсөлтийг бол хангах боломжтой байдаг. Тэгэхээр энэ engagement буюу insight хэсгийн engagement хэсгээс одоо тухайн группийн админ минь группийг цааш хөгжүүлэх үү гэдэг санаануудыг олж авах бас боломж байгаад идэг. За тэгээд тухайн группт хугацаанд оруулсан группийн гишүүдийн постонд орох хүмүүсийн одоо идэх оролцоог бас эндээс харж болно. Жишээ нь энэ хүүхэд бол тий компьютер асгаа байлаа энэ юу вэ гэдэг тухайн 17 өдрөө оруулсан постон дээр 17 хариулт ирсэн байна. За юунаас болж амархан халдаг юм болоо. За тэгэхээр энэтэй холбоотой мэдээллүүд их оруулах юм бол тухайн групп маш идэвхтэй байх магадлал өндөртэй байх нь тийм ээ. За тэгээд энэ мэдээллүүдээ бид нар посто комментоор бас ингээд рекшиг харчиж болдог. За комментуудаар нь. За мөн рекшнэр одоо эможи тий одоо юу гэдгийг хариу үйлдэлүүд гэсэн үг шүү дээ. За тэгээ бүгднгээр нь би хойлоод харж болно. Одоо жишээ нь энэ хугацаанд сүүлийн 28 хоногийн хугацаанд 663 пост оруулсан, 2208 коммент оруулсан, 635 хариу үйлдэл үзүүлсэн байна. Гэхдээ энэ яагаад буралттай байна вэ гэхээр өмнөх оны мөн сарын давтамжтай харьцуулахад буралтуудын тоо маань энэ 19.38%-тай байгаад байна. За энийгээ би мэдээж бас дэлгэрэнгээр ингээд Excel файлаар тухайн өдрийн давтамжинд татаж аваад мэдээлэл хадгалж болно. За мэдээж байгууллагын хувьд группт байх юм бол бас тайлхнах шаардлага үүсдэг. Тэгэхээр энийг татаад авчна гэсэн. За энэ админ модератор гэж харахаар одоо тухайн админ модераторуудын хийсэн үйлдэлүүд харж байгаа. Энэ дээр пост зөвшөөрсөн, пост decline хийсэн тий. За жишээ нь энэ 248 постыг decline хийсэн байна тий. Одоо шаардлага хангаагүй пост гэсэн үг шүү дээ. За гишүүдийн хүсэлтийг зөвшөөрсөн. За гишүүдийн хүсэлтийг зөвшөөрөөгүй. За тэгээд пост remove хийсэн бүх үйлдэлүүд. Тэгэхээр олон админтай групп байх юм бол админ модераторыг хийж байгаа үйлдэлүүдийг эндээс хараад тэгээд энтэй холбоотой мэдээллүүдийг татаж аваад Excel sheet-дээр татаад авчих боломжтой. За дараагийн нэг зүйл нь болохоор энэ баруун доотлын үнцгэнд байгаа membership гэдэг. Membership нь болохоор одоо тухайн групп дотор байдаг маш идэвхтэй одоо гишүүдийн листийг эренбэлж харуулж байгаа. Одоо магадгүй маш идэвхтэй гишүүнийг шалгаруулъя гэх юм бол одоо энэ membership-ийн top contributor-аас гишүүнийг шалгаруулж болно. Одоо энэ сүүлийн нэг сарын хугацаанд энэ профайлта гишүүн 20 пост оруулаад 210 коммент бичиж коммент хариу өгсөн эсвэл хүн бусад гишүүд коммент хийсэн гэсэн. За дараа нь энэ 2 дугаар хүн тий гэх мэтлэнгийн одоо жишээ нь гишүүдийн үндсэн оролцоог харж болох нь. За энэ дээр жишээ нь огт пост оруулаагүй мөртлөө хүмүүсийн постондор коммент хийсэн гишүүний оролцоог харагдаж байна. Тэгээд лайк, шеэр, коммент энэ бол бас ингээд идэвхтэй гишүүдэд бид нар шалгаруулчих чаа. Үндсэндээ бол 10 тоогоор харуулдаг 10 гишүүд. Тэгтээ 10 гишүүд. За энэ тухайн гишүүд групп дотор байгаа гишүүдийн нас хүйсийн статистикийг харуулж байгаа. За манай группийн хувьд бол хинх нь эрэгтэй хүмүүс байх нь. За насны хувьд бол нэг 25-аас 34 насны залуучууд байна. За аль одоо бүс нутагч юм уу тий газар орноос орж байгаа гэхээр 48178 нь Монголоос орж хинхэн тийм ээ. За ингээд бүх листүүдийг харчиж байгаа.
За тэгээд би энэ мэдээллүүдээ бас ингээд би оролцоогоо орно татаад авчиж байгаа. Нас хөөс байршлаар нь одоо энэ манай гишүүдийн нас хөөс байршлууд нь энд харагдаж байгаа гэсэн үг. За тэгэхээр тухайн группийг удирдах байгаа админуудын хувьд одоо группийн гишүүдийн оролцоо, дэлгэрэнгүй мэдээлэл эдгээрийг бол ингээд оруулаад группийг цааш хөгжүүлэх, идэвхжүүлэх дээрээ бас шин санаануудыг гаргах боломж байдаг. За анхаарал хандуулсанд баярлалаа.